Хоёр бүх тэмээний өвөг гэж үздэг Хавтгай нь улаан номонд бүртгэгдсэн Хөхтөн ангийн амьтан. 2025 оны байдлаар дэлхийд 1000 хүрэхгүй тоо толгой бүртгэгдээд байгаа нэг ховор амьтдын нэг. Түүний хоёр бүх тэмээнээс ялгарх онцлог нь бие гойлог, бүх жижиг, хөл, хүзүү нарийнхан урт, тавхай ялимгүй баг, магнай өргөн, хошуу шөмбөр, нэмгэн уруултай. Хавтгайн биеийн жин 550 кг, бүхний өндөр 35 см, хүзүү 74 см, сэрвээ 180-аас 210 см, сүүлний урт 55 см байдаг байна. Идэж тэжээлийн хувьд заг, улаан бударган, шар мод, сухай, барлуур зэргээр тоололдог. Төв Аз, Дундад Азийн говь зүйлд түгээмэл тархаж амьдардаг бөгөөд Монгол орны Алтай өвөр говийн их дархан цаазд газрын хэсгээр нутгалдаг. Цөөн тохиолдолд Өмнөговь аймгийн 3 тис сумын нэмэгтийн хоолой, энгэн хөврийн хоолой зэргээр үзэгддэг байна. Хавтгайн буурын ороо 1-2 сард ордог бөгөөд нэг буур 10-аас 20 инг хураадаг. Хавтгайн ингийн хээлээ 410-аас 425 хоног тээдэг бөгөөд ботгоо 13 сар хөхүүлээд 5-аас 8 дугаар сард сүргийн харьцаанд шилжүүлдэг. Хавтгайн ингийн жил өнжиж төлөлдөг. Хавтгай тэмээ нэг ховор тоо толгой төөрөх болсон шалтгаан нь цөлжилт, усны хомсдол, гэр тэмээтэй холилдох явдал юм. 1930 оноос Хавтгайг агнахыг хуулиар хориглож улаан номонд бүртгэсэн байна.